Хүн орчсон ертөнцийн хэрхэн амьдрах тухай. Цуврал 7-г үргэлжлүүлье. За, таны амрыг ирье. Агуу даав мастер багш бол эрэгтэй эмэгтэй аль нь ч байж болно. Түүний хэн гэдгийг нэрлэх боломжгүй та бид эхний цуврал дээр ярьсан байгааг эргэн санацгаая. Мастер багш 10,000 зүйл дээр ажилладаггүй. Тэр зүгээр л хүмүүст өөрөөрөө байхад нь тусалдаг. Мастер багш хүмүүсийг өөрчлөх гэж оролддоггүй. Тэр зүгээр л тэднийг өөрт нь хэн болохыг нь харуулдаг. Тэр тэднийг ирсэн газар руу нь буцаадаг. Тэр тэднийг үргэлж мэддэг байсан зүйл рүү нь л залруулан хөтэлдэг. Мастер багш ярьдаггүй. Тэр үйлдэл хийдэг. Мастер заадаггүй. Тэр үзүүлдэг. Мастер удирдах үед хүмүүс түүнийг тэнд байгааг бараг мэддэггүй. Багшийн ажил дуусахад хүмүүс хараач. Би дүүнийг хийсэн. Бүгдээрээ би өөрсдөө хийсэн гэцгээдэг. Мастер багш бол шударга. Тэр сайнд нь сайн. Тэр мууд нь ч сайн. Энэ бол жинхэнэ сайн чанар нь юм. Сайн нь хүмүүст үлгэрлдэг. Муу нь хүмүүст боловсруулаагүй түүхий эд болдог. Хүмүүс минь мастер багшигаа болон түүхий эдээ хүндлэн дээдэлж яваарай. Чин сэтгэлгүй өгсийг худалдаж авч зарж болно. Хоосон үлсийг бэлэг болгон ашиглаж болно. Бидний муу гэж үздэг зүйлс нь хизээ нэгэн цагт татгалздаг билүү? Бидний муу гэж үздэг хүмүүс хизээ нэгэн цагт хаягдчих ёстой юу? Мастер тооцооллыг мэддэгч шагнал болон шийтгэлийг шаарддаггүй. Буянтай хүмүүс нэгтлэн бодох бүртгэлийг хийж чадна. Буянгүй хүмүүс татвараа авдаг. Мастер багш хүн бүрийг даавгийн хүүхдүүд гэж хүлээн зөвшөөрч хүн бүрийг инэрэн нэгүүлсгүй өгөөмөр сэтгэлтний ухаанаар ойлгон харьцдаг. Дэлхийн намайг агуу гэж хэлдэг нь хачирхалтай. Хэрвээ би хачин биш байсан бол би мундаг байж чадахгүй. Хэрэг би бусад хүмүүс шиг байсан бол би ач холбогдолгүй байх болно. Тэнд ямар нэг зүйл эмх замраагүй байдлаас үүссэн цэвэр, гүн бөгөөд хөдөлгөөнгүй, дангаараа, өөрчлөгдөөгүй, тэнгэр их газар дэлхий юм. Би нэрийг нь мэдэхгүй байна. Би үүнийг зөвхөн даав гэж нэрлэдэг. Надад инэрэн нэгүүлсгүй эмэлтэй байдал, тэнгэрийн дор бүхнээс дөрүүлэх шаардлагагүй гэсэн 3 эрдэнэ бий. Инэрэнгүй сэтгэл надад зориг өгдөг. Ариуч хямгач байдал нь өгөөмөр байдлыг зөвшөөрдөг. Аливаа төрөнд нь байх шаардлагагүй намайг хүмүүсийг удирдах боломжийг олгодог. Тиймээс даав бол даав юм. Нэрлэгдэх боломжгүй, энгийн юм. За үүгээр энэ цувралыг өндөрлөөд дараагийн цувралд уулзцгаая. За ингээд энэ цуврал видео танд таалагдсан бол өгөөмөр сэтгэлээсээ лайка үлдээж, өрөөл бусдад шеэрлэж, тусал ухаанаа хуваацаарай. Танд баярлалаа.